Эрхэм үзэгч та бүхний амрыг ирээ эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. (1921) оны 3 дугаар сарын 18-нд төр зэргийн нэр зүтгэлтэн Жанжин Сүхбаатараар удирдуулсан ардын журамт цэрэг Хяактыг чөлөөлөх тулдааныг хийж эрхчлөө тусгаар тогтнолоо сэргээ мандуулж Монгол улс харийн дарангуулагчдаас ангиж ирсэн түүхэн өдрөө. Тэгвэл Монгол цэргийн өдөр зэвсэг түвшний түүхт 102 жилийн ог тохиолдуулан хувьсгал тэмцэлд онцгой гавьяа байгуулсан Жанжин Сүхбаатар болон бүгд найрамдах Монгол ард улсын Гарамга Баатар, Дандар, Хурандаа генерал Лавгсран нарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Мөн баярын хурал хүндтгэлийн тоглолтыг зохион байгуулсан юм а. Монгол улсын зэвсэг түвшин эх орныхоо эрхчлөө тусгаар тогтнолыг байлдан олж авч улс орныхоо халжшгүй дархан байдлыг зэвсэг тэмцлэр бадалгаажуулан орчин цагийн хөгжил дэвшлийн түүч их бүтээн байгуулалтын хөдөлгөгч хүчин байж төр засаг ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртөө биелүүлсэн мөнхийн алдар гавьяаны эзэдвэлээ. Бид хөгжил дэвшлийнхээ 2 дахь зууныг амжилт бүтээлээр дүүрэн эхлүүлж алдар гавьяаны эзэдийнхээ алтан суу алдрыг үйл хэрэгээрээ мөнхөд дархалж урагшлах ирээдүйн өд итгэл дүүрэн тэмүүлж байна. Монгол цэргийн өдөр зэвсэг түвшний 102 жилийн он баярын мэнд дэвшүүлье. Харийн иргэшээлд оршсон он жилүүдэд эцэс тавихаар ардын төр засгийн газар Жанжин Сүхбаатараар удирдуулсан ардын цэрэг бодлого төлөвлөгөө гарган эх орныхон эрхчлөө тусгаар тогтнолыг байлдан анх дугаар ялалтыг тархалсан өдөр бол 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр юм. Тус түүхэн өдрийг энэ цаг үед Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэг хүчин үүсэн байгуулагдсан өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлж өнөөдөр 102 жилийнхээ баярын хурал хүндэтгэлийн тоглолтыг офицеруудын ордонд зохион байгууллаа. Баярын хурлаар 2 дахь зууныхаа хөгжлийн бодлого зорилтоо нийт бүрэлдэхүүн танилцуулж хийгдэх ажил арга хэмжээгээ онцоллоо. Зууныхаа цаг дээр бид нар зэвсэглэл техникийн шинжилгээг Монголын зэвсэг түвшин үндэснийхээ зэвсэг техникээ бүтээж үйлдвэрлэдэг боллоо. Сум галт хэрэгслээ дотооддоо үйлдвэрлэдэг бэлтгэлийг бүрэн хангалаа. Мөн түүнчлэн олон улсад болон эхийн сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн албан хаагчдынхаа чадварыг дээшлүүллээ. Шинэ төрлийн цэргийн 3 командлал шинээр байгуулж төлөвшүүлэх үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүллээ. Олон улсын болон дэлхийн тахны хэмжээнд эхийн сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн албан хаагчдын тоо өсөж чанарын ахиц дэвшил гарлаа. Эхийн сахиулах ажиллагаанд оролцоогоороо Монгол улсын цэргийн албан хаагчид баг бүрэлдэхүүн дэлхийд 25 дэрэмблэгдэж Аз төвдөө 1-р байранд дэрэмблэгдэж байна. Энэ бол өнгөрсөн зууны хугацаанд 102 жилийн түүхэнд Монгол улсын зэвсэг түвшний олсон томоохон амжилт юм а. Бид эх зуундаа өндөр чадамжтай зэвсэг түвшин болох мэргэжлийн зэвсэг түвшинтэй болох томоохон зорилтыг дэвшүүлж байгаа. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө батлан хамгаалах салбарын нийт бие бүрэлдэхүүн офицер ахлагч нар хичээнгүйлэн ажиллах ёстой. Баярын хурал батлан хамгаалах яам зэвсэг түвшний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, удирдах газрын бүрэлдэхүүн, нэгтгэл ангиудын захирагч нар оролцсон бөгөөд энэ үеэр батлан хамгаалах салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим цэргийн албан хаагчдыг төрийн болон салбарын шагналаар шагнаж урамшууллаа. Дараагийн шагныг тушаалыг бүшээ. Би батлан хамгаалах салбарт 42 жилдээ ажиллаж байна. Үүний одоо сүүлийн 20 жил болохоор батлан салбарын хүний нөөцийн чиглэлээр ажилласан. Хүний нөөцийн чиглэлээр ажиллах хугацаанд батлан хамгаалах хүний нөөцийн бодлого, хүний нөөцийн хөгжил, төлөвлөлт, нийгмийн хамгааллын асуудал, цагс асуудлууд дээр анхаарлаа төвлөрүүлж ажилласан. Тэгээ ингээд энэ түүхт 102 жилийн хойд дээр төр засгаас өндөөлж хөдөлмөрийн гавьяаны улаанцэг олон гар шагналсантай баяртай байна. За би энэ батлан хамгаалах салбарт одоо ингээ 23 дахь жилдээ ажиллаж байна. Би энэ салбарт ажилдгаараа маш их барахж явдаг. Миний одоо хамгийн хүнд хайрлж явдаг ажил юм байгаа. Өнөөдөр ингээд Монгол улсын зэвсэг түвшин маань намайг ингээд үнэлж цэргийн үнд медалаар шагнасан миний сэтгэл бол маш өндөр байна. Барилгын цэргийн том байгууллагт 25 жил тасралтгүй экскаватор барьж газар широоны ажлын арданд гарсан да. 2 хол барьж за орон суус 15 зургийг барьсан билээ. Хөдөө орон нутагт.
Өнөөдөр төр засаг хөдөлмөрийг үнэлж төрийн дэд одонгоо шагнасанд баярлалаа. Улсын баг хурлын тэргүүлэгчдээс 1921 онд Монгол Ардын хувьсгал цэрэг нь Монгол Ардын хувьсгалын голомт Хяагт буюу одоогийн Алтан булаг хотыг чөлөөлж анх дугаар ялалтаа байгуулсан учраас 3 дугаар сарын 18-ны өдрийг хувьсгал цэрэгийн баярын өдөр болгон тэмдэглэж явахаар тогтжээ. Үүнээс улбаалан цэрэгийн баярын өдөр, зэвсэгт хүчний өдөр, Монгол цэрэгийн өдөр хэмээн нэршлийн хувьд хэдэнтэй өөрчлөгдөж, тэмдэглэгдэж байгаа ч Батлан хамгаалах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж байгаа, оруулах, тангараг өргөж, цэрэгийн алба хаасан хаах бүх нийтийн баяр болгон тэмдэглэгдсээр байгаамаа. Нэвтрүүлэгтэй хамт байгаа эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлгийн энэ хэсэгт Батлан хамгаалах салбарт өрнөсөн мэдээллийг багслан үзүүлье. Монгол цэргийн өдөр орчин цагийн зэвсэг төвчин үүсэн байгуулагдсны түүхт 102 жилийн он баярыг тохиолдуулан Батлан хамгаалах яамны шинжилгээ ухаан технологийн зөвлөл, зэвсэг төвчний жанжин штаб, үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран хосолмол дайн түүний стратеги тактикийн асуудалд сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын зорилго нь хосолмол дайны стратеги, тактикийн асуудлыг үнцгэрүүлэн судалж, үндэсний цэргийн урлагийг хөгжүүлэх, зэвсэг төвчний байгуулалтын үндсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд харгалзан үзэх чухал асуудлыг шүүн хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрэх цаашдын үйл ажиллагааны үндсийг тодорхойлоход чиглэгджээ. Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулагдсанаас хойш 44 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд бол шинжилгээ ухааны ядангуяа Батлан хамгаалах асуудлаа цэргийн шинжилгээ ухаанаар олон бүтээлийг тойрогсон байдаг. Түүний дотор одоо нэг хэлбэр нь бол энэ эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах асуудал байгаа. За манай дайн цэргийн урлаг судлалын төвөөс анх санаачилж эхлүүлсэн энэ хурал бол 17 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаад явж байна. За энэ өнгөрсөн хугацаанд бол бид олон сэдвээр зэвсэг түвшний байгуулалтын асуудлаар, цэргийн удирдлагын онолын асуудлаар, зэвсэг түвшнийг хөгжүүлэх онол практикийн нэгдлийн асуудлаар, за цэргийн сургалтын асуудлаар, цэргийн Монгол судлал гэх мэт энэ олон асуудлуудаар бид эрдэм шинжилгээний хурал хийж, зэвсэг түвшний өмнө толгомцсон асуудлыг хэлцэн шийдвэрлэх санал зөвлөмжийг боловсруулж, за энэ нь бол одоо бас эрх зүйн бичиг баримтад тусгалаа олж, мөн Батлан хамгаалах салбарт баримтлах бодлого, зэвсэг түвшнийг хөгжүүлэх бодлогод одоо тусгалаа олж, зэвсэг түвшнийг чадваржуулах, мэргэжлийн зэрэг суурилсан зэвсэг түвшнийг хөгжүүлэхэд одоо үнэтэй хувь нэмэр болж ирсэн юм онцлогтой. Хосолмол дайны мөн чанар нь тухайн орны улс төр, эдийн засаг, кибер орчин, мэдээлэл сэтгэл зүйн орон зайд ноёрхлоо тогтоож, хорлон сүйтгэх, алан хядах болон цэргийн ажиллагаагаар үргэлжилж, улс орны бүхий л төвшөнд өрөндгөөрөө онцлогтой бөгөөд стратеги тактик, цэрэг зэвсгийн хүчинд тулгуурлан явагддаг байсан сонгодог дайны үндсэн зарчим, өмнө тогтсон ойлголтыг эвдэн гарч ирснээрээ цэргийн мэргэжилтнүүд судлаачдын анхаарлыг зүй ёсоор татаж байна. Энэ ч үүднээс дэлхийн улс орнууд хосолмол дайны шинэ нөхцөл байдлыг цэрэг зэвсгийнхээ хөгжилтэй уялдуулан авч үзэх болсон нь манай улсын хувьд ч мөн адил зайлшгүй анхаарч судлах хэрэгцээ шаардлагыг бий болгожээ. Тэгээ энэ хосолмол дайнаас одоо хамгаалах бодлого, стратегийг одооноос хилцэж асуудлыг хөндөж тавихгүй бол аль хэдийн одоо хожимдсан байх магадлал ихтэй. Хосолмол дайны одоо явагдаж байгаа үйл ажиллагаануудыг мэдэхгүй аль хэдийн явагдаад хосолмол дайн явуулж байгаа улс нь одоо бай болж байгаа улсаа аль хэдийн одоо нөлөөлөн тогтоох, тиймээд шахалт үзүүлэх энэ асуудал бол аль хэдийн явагдчихсан байх магадлал их байдаг. Ийм учраас бол энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал маань маш ашиг тогтолтой, чухал, сүүлийн үеийн одоо олонний анхаарлыг хандуулж байгаа энэ чухал асуудлыг хөндсөн ажил тогтолтой боллоо гэж дүгнэж байна. Цаашид цэргийн урлагт гарч байгаа онцлог асуудлууд одоо явагдаж буй дайн, зэвсэгт мөргөлдөөний арга тактик, байлдаанд ашиглаж буй зэвсэг техникийн давуу болон сул тал, шин зэвсэг техник нисгэгчгүй нисэх хэрэгслийг судлах чиглэлээр илүү практик бодит амьдралд ойртсон эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах нь чухал гэж хуралд оролцогчид үзэж байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Монгол цэргийн өдөр зэвсэг түвшний 102 жилийн ойг тохиолдуулан хатан ижийн хүндтгэлийн арга хэмжээг цэргийн дуужгийн эрдмийн чуулгаас анх санаачлан зэвсэг түвшний жанжин штабтай хамтран 8 дахь жилдээ зохион байгуулж байна.
Тус хүндэтгэлийн арга хэмжээ нь батлан хамгаалах зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллага, анги салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, олон хүүхэд төрүүлж өсгсөн гэр бүл үр хүүхдүүд нь тус салбарт амжилттай ажиллаж байгаа. Баялаг түүх намтартай бахархан дуурайх гэгэн үйлдэлтэй ээжүүдийг алдаршуулан өргөмжилж, тэдний үйлс бүтээлийг сурчлан таниулах зорилготойгоор зохион байгуулагддаг. Зэвсэгт хүчний хатан ижи хэмээх их хүндэтгэлийг зохион байгуулсан 8 жилийн хугацаанд нийтдээ 64 ижи хүндэтгэлийн эзэд болжээ. Ээж хүнийхээ үргийн зэрэгцээ, бүсгүй хүнийхээ үргийн зэрэгцээ бас эх орноо батлан хамгаалах ариун үйл хэрэгт өөрөө хантайгаан үр хүүхдтэйгийн зүтгэнэ гэдэг бол ямар чухал үйл хэрэг вэ гэдгийг бол олж харсан тэр цагаас 2015 онд зохион байгуулж эхэлсэн. Мэдээж ач холбогдолын тухайд бол хүүхэд залуучуудад эх орон чөлөөт төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, батлан хамгаалах байгууллагууд хүүхэд залуучуудад эх орон чөлөөт төлөвшүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдаад ингээд явж байгаа. Тэгэхээр энэ арга хэмжээ бол Монгол гэр бүл Монгол сайхан ижийн сэтгэл, ижийн аавын зөв хүмүүжил, төлөвшөл боловсрал дээр эх орон өөрөө бат бэх байх. Мэдээж эх орон үүсгэл түүх хамгийн бага нэг чинь гэр бүл учраас гэр бүлийнхэн тусгаар тогтнолыг хамгаалж чадсан хүн эх орноо батлан хамгаалахад бол эргэлзээгүй хамтан зүдэх хэмээн гэсэн энэ сэтэл санаан дээрээс арга хэмжээ маань зохион байгуулагдаж эхэлсэн. Энэ жил батлан хамгаалах яамны харьяа байгууллагууд зэвсэгт хүчний анги нэгтгэлээс 22, дотоодын цэргийн анги салбараас 2, хил хамгаалах ерөнхий газраас 1, онцгой байдлын ерөнхий газраас 3, шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 1, нийтдээ 30 гаруй ээжийн тодорхойлолт танилцуулга ирснээс Мянганбаяр, Пүрэвжал, Жавдсан, Нацаг, Батбямб, Насан дэлгэр, Эрдэнэ чимэг, Нямсран, Наран цэцэг нарын 9 ээж шалгарч өргөмжлөл хүндэтгэлийн эздээр тодорлоо. Өргөмжлөл хүртэж байгаа ээжүүдийн маань хамгийн залуу нь 62, хамгийн ахмад настай 82 настай. Мөн 5-аас 12 хүүхэд төрүүлж өсгсөн, төрийн байгууллагт 12-оос 40 жил ажиллаж хөдөлмөр зүтгэлээ зориулсан. Одоо гэр бүлээс нь төрийн цэргийн байгууллагт хань үр хүүхдүүд гээд 4-өөс 7 хүн алба хааж байгаа гээд ариун баялаг намтартай ээжүүд байна. Хатан ижгээр миний анги хамт олон өргөмжилсэнд би их баяртай байгаа. За хэлийн дотоодын цэрэгт би 43 жил ажилласан. Тэ. Би 9 хүүхэд гаргасан. Цэргийн улсууд байгаа 4-5 хүүхдүүд байгаа. Үр хүүхдээ хүн болгож эх орон ард түмэндээ ачтай тустай олигтойхон шиг хүүхэд хүмүүжүүлээрэй л гэж хэлж байгаа. Энэ айрамтай амьдралаа холбоод хань ижилтэйгээ ханилаад одоо 40-50 жил болж байна. Тэр хооронд одоо 8 сайхан хүү төрүүлсэн, бүгдээрээ албыг хаалаа. Бүгдийг одоо сурагч хүмүүжүүлэх гэж эмээн бас цаг заван их зарцуулж байсан ийм ээжтэй. Тэгээд одоо миний хөдөлмөрийг үнэлжтэй ингээд хань ижил үр хүүхдээр минь бахархаж ингэж намайг энд урьж орцуулж агаад дуулах сtöд болон батлан хамгаалах яам. Жанжин штаб тэгээд бүх одоо цэргийн хүчний байгууллагынхаа хатан ээж нарт одоо адилхан баяр хүргье. Хүндэтгэлийн арга хэмжээний цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж, хатан ижийнаар нэгдэн төрийн бүс байгууллагыг байгуулж, хатан ижийн намтарчилсан фотономыг хэвлүүлэн, ээжүүдийн гавьяаг мөнхжүүлсний зэрэгцээ, хугацаа зэргийн алба хаагчдтай хамтарсан дурсамж өдөрлөг зохион байгуулах зэрэг соёлын олон үйл ажиллагааг зохион байгуулан явуулсаар байна. Зэвсэгт түвшний жанжин штаб Монгол цэргийн нэгдсэн холбоо, зөв хандлага, эрхэм хандууд төрийн бус байгууллага, үндэсний батлан хамгаалахын их сургууль, зэвсэгт түвшний 310, Тэг 15, Тэг 32 дугаар анги, Монгол цэргийн музей хамтран алдрын замналаар явган аяллыг өнгөрөх чамралтын өдөр зохион байгууллаа. Тус явган аялал нь Монгол Улсын ерөнхийлөгч, зэвсэгт түвшний ерөнхий командлагч Хүрс өвхийн санаачилсан эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, эрүүл амьдрах, зөв эрүүл хооллох, залуу үеийнхэнд эх орон үзэл хүмүүжил төлөвшүүлэх, түүхэн дурсгалт газруудыг сурталчлах зорилготой юм а. Явган аялалд зэвсэгт хүчин, хөлийн цэрэг, цагдаа, онцгой байдал, шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын ахмадууд, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны ахмадын хороо, үндэсний батлан хамгаалахын их сургууль, дотоод хэргийн их сургуулийн оюутан залуусын төлөөлөл зэрэг 20 орчим байгууллагын 250 гаруй хүн оролцсон юм а.
энэ явган аяллыг Монгол улсын эрх чөлөө тусгаар тогтолцооны төлөө хамнасаа зориулсан баатарлаг дайчин уламжлалыг одоо залуу үеийнхэнд өвлүүлэх, эх орноороо бахархах, тэр тусгалт газруудаа уялдуулаад, хослуулад ийм одоо иж бүрнээр зохион байгуулж байгаараа онцгтой байгаамаа. Ер нь алхах бол эрүүл мэндэд хэрэгтэй. Эрүүл мэндэд хэрэгтэй. Тэгээ бид нар өглөө олгон одоо бас эрүүл байхын тулд хороондоо хийн дасгалыг тогтмол хийдэг. Ер нь иргэдэд хэлэхэд алхалт бол эрүүл мэндийн хамгийн чухал их усүр юм аа л гэж хэлэх ёстой. Эндээс ингэ дүгнэхэд залуучууд бид нар ингэ харж байхдаа өглөө ажил руугаа явахдаа, ажлаас тарахдаа ч юм уу өөртөө ямар нэгэн зав цаг гаргаж биеийн тамир болон юм алхалт гүйлтээр хэрэг хичээлж явах хэрэгтэй байна гэж. Энэ удаагийн аялал нь Жанжин Сүхбаатарын намтартай холбоотой Улаанбаатар хот дэх түүхэн газруудаар аялж, эх орныхоо түүхээр бахархах, Ахмад үеийн баатарлаг дайчин замнал түүхэн уламжлалыг сурталчлан таниулах, эх орон жүслийг түгээн дэлгэрүүлэх, зөв хандлага ёс зүйн төлөвшлийг олгосон ач холбогдолтой өдөрлөг боллоо. Монгол цэргийн өдөр зэвсэг түвшний 102 жилийн ог тохиолдуулан зэвсэг түвшний 326 дугаар анги нийслэлийн Сүхбаатар дүүргийн засагтаргын хамгийн газрын цэргийн штаб хамтран иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх өдрөлгийг зохион байгууллаа. Өдрөлгийн үеэр Сүхбаатар дүүргийн засагтаргын хамгийн газраас зенитчин дайчдад бэлэн байдлыг дээшлүүлэх, гинтийн гамшиг ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд 50 гаруй сая төгрөгийн үн бүхий 16 иж бүрэн майхан хүлээлгэж өгсөн юм а. Бадлан хамгаалах тогтолцооны нэг үндэс нь иргэн бүр эх орноо хамгаалах суурь мэдлэг, дадлаг туршлагатай байх үргийг хүлээдэг. Ус асар майхныг ангийн хээрийн гаралд дайрчилгааны бэлтгэл нөөцийг бүрдүүлэх, тэднийг сургалт бэлтгэлд хамруулах зэрэгт ашиглана гэдгийг ангийн удирдлагууд хэллээ. Хамтарсан хэрэгжүүлсэн нийслэлийн Сүхбаатар дүүргийн засагтаргын хамгийн газрын цэргийн штаб зэвсэг түвшний 326 дугаар анги хамтарч дайрчилгааны бэлэн байдлыг хангах чиглэлээр олон төлөвлөгөөт ажлаар хэмжээ хэрэгжүүлж байгаа. За өнөөдөр үүний хамгийн бодиттой, үр дүнтэй бэлэн байдлыг нэлээд одоо хэмжээгээр нэмэгдүүлсэн ийм арга хэмжээ болж байна. За ингээ бэлэн байдал тодорхой хэмжээнд дээшж байгаа учраас бид бүхэн бас дайрчилгааны жигдрэлтийн сургалтыг хангах, цэргийн одоо оногдуулсан бэлтгэл үүрэгтнийг сургаж бэлтгэх энэ чиглэлээр бас цааш бас төрсөн олон ажлуудыг бас хэрэгжүүлэх ийм одоо ажил бидэнд үлдэж байна. Ингээ цаашдаа одоо энэ дайрчилгааны бэлэн байдлыг хангах чиглэлээр хамтын ажиллагааг улам өргөжүүлж ингэж ажиллах болно. За 326 дугаар ангида бусад одоо холбогдох хууль тогтоомжийн дагуу эзэн материалын одоо тусламж үзүүлээд компьютер за бусад одоо техник хэрэгслүүдийг ингээд жил болгон өгөөд одоо хамтран ажиллаж байна. Тэгээ энэ жилийн хувьд бол бид нар өнөөдөр нийт Сүхбаатар дүүргээс татагдсан 60 цэргээ бас иргэнгээ за Сүхбаатар дүүргийн тамгын газар болон хороодын одоо засаг дарга нарын бэлтгэл одоо ээлж сургалт бас зохион байгуулагдаж байна. За мөн Сүхбаатар дүүргийн тамгын газар за 326 дугаар ангитайгаа хамтран одоо нийтдээ энэ одоо бэлтгэл сургуулалтанд хэрэгцээтэй 16 одоо майхан асрыг одоо өнөөдрийн дүүргийн хөрөнгө оруулалтаар хийж гаргаж хүлээлгэж өгч байна. Арга хэмжээний төгсгөл Сүхбаатар дүүргийн засагтарга Болормоо тэргүүтэй албаныхан тус ангид Сүхбаатар дүүргээс татагдан хугацаат цэргийн алфааж байгаа дайчдаа уулзаж санал сэтгэгдлийг нь сонслоо. Хамтарсан өдрөлгийн үеэр тус дүүргийн засагтаргын хамгийн газрын дарга энх холдоор ахлуулсан дүүргийн хилцс албадын дарга мэрэгжилтнүүд хорооны засагтарга нар цэргийн сургалт бэлтгэлд хамраглаа. Сургалтаар батлан хамгаалах, бодлого зорилт, орон нутгийн хамгаалалт, томилгоот нэгжийн бүтэц, гүйцэтгэх үүрэг, төрийн нууцын хадгалалт хамгаалалтын талаар мэдээлэл хүргэсэн бөгөөд энэ үеэр зенитчин дайчид албаныхаа онцлогийг харуулсан үзэсгэлэн дэлгэсэн юм а. Дуулга студийн уран бүтээлчд бид зэвсэг түвшний 120 жилийн ог тохиолдуулан Домог түүхт ховдын хороо буюу зэвсэг түвшний 123 дугаар ангид 1981-ээс 1984 онд хугацаанд цэргийн алфаасан байлагчдын төлөөллийг нэвтрүүлэхдээ урьж оролцуулсан юм. Үзэгч та бүхэнд 40 жилийн цэргийн нөхөрлөл баримт нэвтрүүлэг бэлтгэснээ хүргэж байна. Монгол төмнийхээ сэтгэл зүрхэнд ховдын Домогт хороо нэрээр алдаршсан цэргийн гавьяаны Улаандүгийн одонд Ардын Хатанбаатар Магсарживийн нэрэмжт зэвсэг түвшний 123 дугаар ангид 1981-ээс 1984 онд хугацаанд цэргийн алфаасан онжоуд өдгөө 42 жил нөхөрлөж байна. Цэргийн нөхөрлөлийн үнц нь
мөн чанар мартагдашгүй дурсамжийн талаар бэлтгэсэн сурвалжлагыг нэвтрүүлгийн энэ хэсэгт үзэгч та бүхэндээ сонирхуулъя. 3 сар бол одоо маш сайхан маш их сэтгэл хөдлөдөг. 3 сарын 18-ны өдөр цэргийн баярын өдөр бол бид нэр баясаахынхаа гэрт нь одоо очиж уулздаг. Цагаан сараар одоо бас очиж золгодог. Тийм нэг сайхан нөхөрлөлийг бол бид нэр ховдын 3 жилийн хугацаанд бид нэр яасан байгаа юм да. Тийм сэтгэлтэй болж авсан. Одоо өнөөдөр 40 хэдэн жилийн дараа ингээд бас тэрийг ингээд бодож яагаад явчих их гоё байна. Одоо оройн дарга маань тухайд ахын цолтой байсан бол одоо ч хорондоо цолтой болсон байна. 70 насны 70 асцсан байна. За бид хоёр одоо ингээд тэтгэврт гарцсан байна. За тэгэхээр 40 хэдэн жил нөхөрлөнө чинь тухайн үед 18 настай одоо тийм жоохон хөвгдөл байлаа шүү дээ. Тэгээд одоо ч ингээд одоо бид нар сайхан нөхөрлөд өвдөхөрж байгаа да. Сэтгэл их өвдрөг байдаг. Маршал Чойволсонгийн мэрэгэн буудагч Матодын дивизийн ахлах түрүүч манаргаж явлаа ах чинь гэдэл хөөрдгэрийг манай нутгийнхан цэргийн харг их. 3 жилийн цэрэг гэдэг бол одоо үнэхээр бахархуу ш та. Дөнгөжл 18-тай жоохон хүүхдүүд очиод 21 настай халагч ирэхтэй ухаан сууж, бяр сууж одоо ирдэг тийм сайхан л он жилүүд байж тээ. Би бол одоо ховдын ороонд очиж албаасандаа бахархдаг. Ягаад гэвэл манайх одоо 3 үеэрээ одоо ховдын ороонд албаасан байдгийг. Миний нах цах одоо алтан төшгөөд цэрэг 78 оны цэрэг байдгийг. Тэгээд би 81 оны цэрэг, миний тэр нагц дүү 84 оны цэрэг байдгийг. Ингээд бид одоо 3 үеэрээ хаасан гэж болно. 1981-ээс 1984 онд Ховдын хорооны бот буудлын 20 дугаар батальон 5 дугаар ротын хугацаа зэргүүд цэргийн алба, сахилга зохион байгуулалт, байлдааны бэлэн байдал, бэлтгэл жилтийн төвшингээд бүхэл зүйлээрээ оны зэргүүдээс тохоо илүү байсан гэн. Учир нь 1982 оны Бадлан хамгаалгын сайдын байлдааны бэлэн байдлын шалгалтад тус хорооны 5 дугаар рот амжилттай шалгагдаж армийн тэргүүний ротоор шалгарч байжээ. Мөн армийн авраг шалгаруулах марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээнд Ховдын хороо жил бүр тэргүүлж бэлэн байдал, үр гүйцэтгэх чадвар, сэтгэл зүйн бэлтгэл жилт, мэрэгжлийн ур чадвар, тэсвэр хатууржлаараа үеийн нөхдөө манлайлж байсан байна. Манай ороод байлдааны бэлтгэл сургуультай өндөр амжилт гаргасан учраас Бадлан хамгаалгын сайд Яндангуйгаар Бадлан хамгаалгын сайдын тушаалгалж армийн тэргүүний ороод гэдэг ийм цолыг хэрэмгийг хүртэж байсан. Манай ороод одоо армийн тэргүүний ороод босноо тэр үед бол эх орон төлөв нөтөлгөөр манай ороотоор орсон байгаа. Тэгээ 82 оны 8 сард одоо эх орны төлөв гэж нэвтрүүлгээр орж тухайн үед манай ороотоор тухайн үед яасан миний хувьд бол яг тухайн үед аав ээжтэйгээ уулзаж тэгээд нэг сайхан нэвтрүүлэг болж байсан эх орны нэвтрүүлэг. Тэмцээн уралдаан нь нэг талаас хоорондоо өрсөлдөж байгаа мэт боловч нөгөө талаар цэргийн албаар дамжуулан залуус эх орноо Бадлан хамгаалах үйл хэрэгт хэрхэн бэлтгэгдсэн гэдгийг харуулах нэг хэлбэр байсан гин. Мөн цэргийн эрдэм шамдуулж, оюун санааны бөгөөд бие биелдрийн өвд их шхүмүүжил олгохоор уйггүй махран зүтгэдэг байсан захирагч дарга нарынхаа тухайд дурссан юм. Тухайн он жилүүдэд Ховдын хорооны захирагчаар дэд хурандаа сайн бэлэг, штабын даргаар хушууч Балдан, батальон захирагчаар хушууч Урднасан, ротын захирагчаар Ахмад Баясгалан нар ажиллаж байжээ. За би бол одоо тэнд Ховдын хороонд байхдаа 1981 оноос эхлээд байлдааны бэлтгэл сургуультай 5 дугаар ротыг өдөртөн захирж байсан. Тэр 5 дугаар хороонд бол одоо миний
цэрэг буюу одоо баг дарга дайч нөхөд хамт ажиллаж надтай хамт ажиллаж байсан. Ер нь цэргүүдээ бол маш их анхаарал тавьдаг. Ер нь их дайчин албыг бол маш сайхан хаах тэр боломжийг бол бүрдүүлж өгсөн манай орооттой батлаандаа одоо нэр хүндтэй тийм ахмад байсан ба. Цэрэг гэдэг хүнийг бол өөрийн хүүхэд мэт дүү мэт одоо тэгэж боддог, харьцдаг хүн байсан. Одоо альва болохгүй юм дээр бол одоо арга хэмжээ авахаасаа гадна одоо арга хэмжээ авах гэдэг одоо шийтгэх гээд байхаасаа өмнө одоо ухамсартаа ярьдаг. Хугацаад зэргийн алба бол амьдралын их сургууль хэмээн тэтгэллээ. 18 насны босгыг алхаж амьдралын их талаад хөл тавьж байгаа залууст мэдих сурахын их хүсэл тоймгүй байсан нь лавтай. Эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт суралцахын зэрэгцээ, хөдөлмөрийн өршим, хүнтэй харьцах арга барил, бусдыг хүндлэх, хүндэтгэх, жинхэнэ эр хүн байхын мөн чанарыг энэ л албанаас эзэмшсэн. 3 жил гэдэг баггүй хугацаа. Тэр л он жилүүдэд эжилдэн дасаж, халтрахтан тулж, газайхтан түшсэн эрхэм нөхдөө насан туршдаа дурсан санагал зэдгээ хөөр дүүрэн хуучилсан юм. Тэгээд одоо үзэл суртал мөн тухайн үед найз нөхдөд одоо хайрлах, хүндлэх тэр бүх одоо эрдэмийг бол тэнд эзэмсэн. Ер нь цэрэг нэгэнтэйгээ нөхөрлөн гэдэг бол их нягтлаа. Одоо янз байна. Ер нь одоо жишээ нь одоо энэ одоо манай нямдаг одоо нямдаа гэж байж энэ одоо энэ битээр одоо 40 жил одоо үе зэхөө явж байна. Одоо бие бинийгээ үгүй хэлсэн одоо харахаараа баярлж хөөрдөг тийм одоо юу гэх юм одоо зөвхөн миний амьдралд байсан хамгийн 3 жил хамт байхад бие биенийхээ одоо зовлон жаргал уйлж дуулах тэгэл одоо юу байдгийг эсрэн бусан юм биш үү одоо ярих ярихгүй ч юм байна. Тэр бүгдийг мэддэг болохоор одоо бие биендээ их дотночилж одоо итгэж найддаг болов тэр нөхөрл тийм байдаг л болохоор айгүй бат бөх байдаг байх гэж боддог юм би. Дөнгөж л 19-тэй жоохон хөвгтөл байж тээ. Ер нь нөгөө амьдрал бол цэрэгт очиход хүний үг сонсдгоо ч юм уу одоо айлын ирэх хүүхдүүд цэрэг дөнгөж очиж байгаа шүү дээ энэ чинь 18-тай. Тэгээд тэр үед ч одоо гэрийнхнийхээ үгийг сонсдгоо ч юм уу альва нэг үний удаас арцгандаг, яргандаг байсан бол цэрэгт очиод одоо нөгөө захирагдах гэдэг юмыг бол одоо бүрэн ойлгож одоо нөгөө хүний үг сонсох төлөвшил бол одоо хамгийн нэгдүгээр одоо тэрл суудаг юм байлээ. Харин өнөөдөр элбэг хангалуун дүүрэн жаргалтай амьдарч байгаагаач тэд цэргийн албатай шууд хамааралтай гэж тодотголоо. Учир нь цэргийн албанаас эрэмгий зориг, тэсвэр хатуужл, зөвдөд зөөлөн, бурууд хатуу байхын их ухаан өөрийн амьдралаа зөв замд залгуурдах хүчгийг атгасан гэж сэтгэл бахтам дурсаж суун. Миний амьдрал бол ер нь цэргээс эхлээд тэгээ цаашаа тэр улс төр нийгмийн хүрээлэлд одоо орох тэр боломжийг бол цэгт байхдаа бүрдсэн гэж. Тэгээ ховдоос наашаа халагдаад 84 онд ирэл одоо миний амьдрал тэр цэгт байсан 3 жилийн хугацаанд бол би цаашаа улс төрийн одоо таван шанагдаж тэгээ одоо хаан дүүргийн эрдэмтдэгчтэй хурлын нарийн мишин дарга хаан дүүргийн 9 оны засаг дарга гэх мэт одоо төрийн албан бол хааж байсан. Мөн нэлээд газруудаар одоо мэрэгжлийнхаа ажлыг хийж одоо инженер, ахын инженер гэх одоо албаншил дээр очиж ажилласан байнамаа. За 1981-аас 84 онд ховдын хороонд одоо мөр зэгцсэн одоо цэргийн алба хаасан бүх цэргийн найзуудаа энэ 102 жилийн ом баярын мэндийг хүргэж эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсээрээ. Монгол улсын цэргийн алба хаасан бүх эрчүүдэд одоо сайн сайхан бүхнийг хүсэж юу хүссэн 9 цагаан хүсэл нь биелж яввэ. Эрүүл энхийг хүсэн өрөөё. Намрын өнгийг уусгах сэтгэлийн бороонд найз минь дурсамжийг
өдрийг минь сануулan ирээж эргэлдэн шуурах салхинд орь залуунасаа хийсгэж олон аавын хөвгүүд мөр зэрэгцсэн. Эх орны төлөө нэвтрүүлэгтэй хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоногт шинэ мэдээлэл сонирхолтой нэвтрүүлгээр эргэн уулзлаа. Түр баяртай.